Өмнө нь улсын хурлын гишүүдийн дугаарын өмнөөс сонгогчид рүү мессеж илгээсэн явдал гарч байсан. Зарим тохиолдолд гишүүдийн өөрийнх нь дугаараас өөрт нь хүртэл мессеж ирэх асуудал гарч байлаа. За тэгтээ бүр олон жил яригдсан улс төрийн шинжтэй том асуудал болох төмөр замын царгийн асуудлын эцсийн хилцүүлгийг хийхийн өмнөхөн ийм зүйл тохиолдож байсан юм. Энэ эцэстээ эзэнгүй мессеж болж хуурч Mobicom хаа хамаагүй орноос сүлжээгээ хаакертуулсан гэх мэдээллийг өгöd хав дарсан. Эцэст нь ард түмэн гайхан хоцорч Mobicom молгодуулсан болоод өнгөрсөн. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр нэг хачин үйл явдал боллоо. Бас л Mobicom-ийн хэрэглэгчд рүү 370-аар эхэлсэн учир битүүлэг дуудлага ирсэн. Уг дуудлагыг ихэнх нь гайхан хүлээж авсан. Тэгвэл энэ нь хуурамч дуудлага байсан бөгөөд авсан тохиолдолд хэрэглэгч хувийн мэдээлэл алдах зэрэг төлбөр нэмэгдэх зэрэг мэдээлэл захим хуудасаар тархсан. Зарим нэг нь гадаадас дуудлага орж ирлээ хэмээн андуурсан гэж байгаа. Энэ талаар цагдаагийн ерхий газраас тодрууллаа. За ер нь одоо цахим ертөнцөөр тийм ээ айгүй их одоо гадаадын явсан дуудлага ирж байна, тасарч байна, мессеж ирж өгсөн бол одоо энэ дэр одоо ерөн цагдаагийн холбоотой шалгалт хийж байгаа. За одоогоор уг хэрэг шалгагдаж байгаа учир хаанаас ямар учиртай дуудлага хэрэглэгчд рүү очсон талаар мэдээлэл алга байна. Гэхдээ Монголд гинт эзэнгүй мессеж ирэх, гинт эзэнгүй дуудлага очих хий үзэгдэл мэт үзэгдлүүд олон тохиолдож байна. Энийн нэг ёсондоо монголчууд тэр аяараа захим сүлжээгээ хаакертуулах, утсаар мэдээлэл алдах гэх зэрэг үндэсний аюулгүй байдал нөлөөлөхөөс эрсдэлтэй байдалд орж байна. За энэ явж зүгээр өнгөрөж болохгүй асуудал юм. Нөгөө Трампын ялалтыг Оросын хакерууд авчирсан. Америкийн нэгдсэн улсын сонгуулийг Оросууд хяналтандаа авч байсан гэх зэрэг захим гэмт хэрэгүүд Монголыг ч бас дайрч эхэлж байна. Бүхэл бүтэн Америкийн нэгдсэн улс бүх сүлжээгээ хаакертуулж байгаа юм чинь Монгол шиг хүн ам багтаа жижигхэн оронд гарын үзүүрээр хийх ажил юм. Ийм гинти эзэн холбогдчихгүй хэрэг дэлхийд даяар тархаж байна. Бас нэг жишээ дуртахад Израилийн нэг 19 настай хүүхэд Арабын хамаг том баячуудын картыг хоосолж хакертаж байсан. Мөн утсаар мобайл банкнд нь халдаж их хэмжээний мөнгө хакертсан олон хэрэгч урд төршид гарч байна. Тэгвэл энэ амралтын өдөр иргэдэд ирсэн энэ учир битүүлэг дуудлага юуны учир байв гэдгийг хууль хэлтийн байгууллагын олж тогтоох хэрэгтэй. Мөн монголчууд захим хаалгад өртөхгүй байх тал дээр тагнуул гэх мэт тусгай албаныхан анхааран ажиллах хэрэгтэй байна. Майдцэг мэдээллээ.